1 2 3 1 2 тор, тоор, тор, тоор. За тий. За тэгэхээр өнөөдөр Вайкингчуудын шашин болох Norse myth буюу тэдний бурхтын домгийн талаар ярилцъя. Хэрвээ та Marvel кино үздэг бол Thor, Loki, Odin энтрийг мэднэ шүү дээ, тий. Тэгвэл жинхэнэ домог дээрээ юу гардгийг нь үзцгээе. Бүх зүйлийн эхлэлд Ин Унга Гап гэдэг асар том хоосон орон зай байсан бөгөөд энэ нь Муспельхаймын хаант улсыг Нифлхаймын мөсөн манангаас тусгаарладаг байв. Нифлхаймын мөсөн манан Гин Унга Гапын орон зайг гисээр тэлсээр маш том мөсөн ханнуудыг үүсгэв. Муспельхайм дахь температур нэмэгдэж галын хаант улсаас ялгарч буй дулаан нь аврах том мөсөн чулуунуудыг хайлуулж эхлэхэд тэндээс Юмир гарч ирэв. Тэр бол мөсөн дотор унтаж байсан эртний бурхан юм. Юмир унтсаар байсан ч Муспельхаймын халуунд асар том Юмирийг бүрхсэн мөснүүд нь хайлж, хөлөрч, анхны амьд биетүүд түүний хөлснөөс мэндэлсэн. Мөс хайлснаар зөвхөн Юмир гарч ирсэнгүй. Мөн Авдумлаа хэмээх том үхэр гарч ирсэн ба түүний хөхнөөс нь 4 гол урсаж Юмирийг тижээдэг байв. Харин үхэр өөрөө давстай мөс толооч хооллдог байв. Удалгүй бурхтын үг дээдс болох бүрий гарч ирсэн бөгөөд авраг бүсгүйтэй нийлэн боорыг төрүүлсэн бөгөөд Бестла хэмээх авраг бүсгүйн хамт Овдин, Вили, Венарыг ертөнцид мэдлүүлв. Один болон түүний ах нар Гин Унга Гапын хоосон хөндий сэтгэл дундуур амьдарч байв. Тэнгэрч, газарч, далайч бий болоогүй байлаа. Тэд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж шийдсэн бөгөөд Овдин, Вили, Венар авраг Юмир руу дайрч алсан байна. Юмирийн асгарсан цуснаас нь далай үүссэн. Юмирийн мах бат бөх газар болж том ясн овоорч хэлхээ уулсыг үүсгэв. Юмирийн мах нь жижиг шимэгч авгалдаатай байсан бөгөөд тэдгээр нь газар доор амьдрах одоонууд болон Африлхаймд амьдардаг язгууртан эльфүүдийг үүсгэв. Мидгардад болсон гутамшигт явдлын дараа бурхад энэ хаант улсыг хөнгүү хоосон хэвээр үлдээж болохгүй гэж бодсон бөгөөд далайн эрэг дээр 2 гуалан модыг хараад эндээс хүн төрлөختнийг бий болгоно гэж шийдсэн байна. Ас гэх хэрэгтэй, Эмпла гэх эмхтэй хосыг бүтээв. Одоо бараг л манай Адам Ева хоёр л гэсэн үг. Харин Овдин тэдэнд оюун ухаан өгсөн бөгөөд тэд нүд чих амаас хэлсэн. Тиймээс ирчүү сонсож, харж ярьж чаддаг байв. Бүх хүн төрлөختөн энэхүү анхны хосын үр удам бөгөөд бурхад анхны хосуудад амьдралыг бэлгэлсэн. Эцэст нь ах トゥ бурхад тухлаж амрах газар болох Асгардын хаант улсыг байгуулсан. Энэ хаант улс бусдаас тусгаарлагдсан бөгөөд зөвхөн Bifrost гүүрээр дамжин л очих боломжтой. Энэхүү дэлхийд даяар бурхтын хаанчлал эхэлсэн байна. Бүхний эцэг гэдгээр алдартай бөгөөд Асгардын хаан чирээнд суув. Овдин мэрэгүү ухаантай суут байсан ч бүх зүйлийг мэддэггүй гэдгээ өөрөө ч мэдэж байв. Тиймээс тэр бүхнийг мэдхээр мэрэгүү ухааны эрэл хайгуул хийж эхлэв. Хатарчны дүр тувирч бурхтын дайсан аврагуудын нутаг болох Йотунхайм руу тэнүүчилж эхлэв. Харин энд Мимир амьдарч байсан бөгөөд Мимир нь Одины авгах нилээд эртний бурхан юм. Мимир тэнд мэдлэгийн худгийн дэргэд байдаг. Харин Играсил гэх ертөнцийн мод худгийн усаар тижээгддэг байв. Мимир худгийн усыг уух тусам түүний ертөнцийн талаарх мэдлэг улам бүр өргөцсөөр байв. Овдин түн дээр ирээд авга ахаасаа худгийн уснаас жаахан уухыг хүсв. Мимир, би бол чиний дүү, бурхтын хаан. Тэ би жинхэнэ мэрэгүү ухаанд хүрч чадахгүй бол яаж хаан цал хүртэх билээ гэхэд нь Мимир. Бурхтын хаан байлаа гэж чи энэ худгийн уснаас уух хэрэггүй. Харин худгийн усыг уух бүхэнд их өндөр төлбөртэй гэсэн байна. Овдин, надад хэлээч хэрэг хүнтэй гэж. Ямар ч хүнтэй байсан би төлөхөд бэлэн байна гэжээ. Харин Мимир түүнд энэ бол чиний нүд гэв. Нүдээ сугалж худаг руу шидвэл түүнээс ууж болно гэлээ. Овдин Мимирийг шоож хошигнох дуртай нэгэн биш гэдгийг мэдэж байсан тул агуу Овдин эргэлцсэнгүй шууд нүдээ сугалж аваад шидсэн байна. Түүний өвдөлтийн хашгираа маш хүчтэй байсан тул орсон даяар цуурайтаж байв. Овдин сугалсан нүдээ худгийн усан дотор хийж түүний өргөл барьцсан Мимирийг баярлуулсан тул түүнд худгийн усыг бүгдийг нь уухыг зөвшөөрч Овдин мэдлэгээр дүүрэн боллоо. Үүний дараа түүний өрөөснүүд байсан ухархаан сорвжиж идгэрсэн ч тэр нь хаяа гэрэлтэж гэрэл цацардаг болсон бөгөөд Овдинийг нэг нүдэт эсвэл галан нүдэт гэж нэрлэдэг болов. Энэ явдлаас хойш Овдин ертөнцийг илүү тод хардаг болсон бөгөөд одоо ганц нүдээрээ хоёр нүднээс хамаагүй илүү дээр харагдаж байна гэжээ. Сиф, хүчрхэг Тор, аянгын бурхны эхнэр.
Сиф нь үзэсгэлэн төгөлдөр маш урт алтан үстэй байсан бөгөөд түүний бүх шинж чанаруудаас үсэнд нь аянгын бурхан Тор хамгийн ихээр татагддаг байв. Гэтэл нэгэн өглөө Тор сэрээ тартал түүний хажууд халдсан эмэгтэй хэвтэж байсанд "Шулам, чи хэн бэ? Миний хайртай Сифийг яасан бэ?" гэж хэлээд удалгүй өөрийн эхнэр Сиф мөн болохыг нь таниад Асгардын хаан тус даяар нэг Локи гэж хашгирав. Локи бол God of Mischief буюу одоо орчуулбал залмих хуурам эхлэлтийн бурхан гэж орчуулагддаг. Шөнийн цагаар Локи унтаж байхад нь Сифийн үсийг нь хуссан байж. Аянгын бурхан Тор Локиг чирсээр өрөөндөө авчирсан бөгөөд өсгөө болсон Сиф маш ихээр уйлж байв. "Тор, чи юу хийснээ хараач. Чи яаж миний эхнэрийн үсийг тайрч зүрхэлсэн юм бэ? Одоо яах вэ? Би халзан авгаатайгаа хамт паратих ёстой юу?" гэхэд Локи "Ер нь түүнд малгай зохих болов уу? Өмсөх талаар бодож байсан уу?" гэхэд Тор Локиг заамдаж өргөөд "Хэрвээ чи миний Сифийг буцаад сүр жавхлантай болох арга хурдан олохгүй бол би чиний бүх ясыг хуглах болно гэв. Үүний дараа Локи нөхцөл байдлыг шийдэх арга замыг бодож эхлэв. Тэгээд тэр Дварф буюу одой нутаг болох Свартлфхайм руу явв. Чадварлаг одойнууд юу ч хийж чадна гэдгийг тэр мэдэж байсан ч эхлээд тэдний итгэлийг олж өөртөө итгүүлэх хэрэгтэй болсон. Тэгээд Ивалдигийн хөвгүүд бол хамгийн чадварлаг уран дархан ах дүүсийг хайж олоод "Та нар сүүлийн үеийн мэдээ сонсоогүй юм уу? Бурхад хэн шилдэг дархан бэ гэдгийг тогтоох туршилт явуулна. Ах дүү Брок болон Эйтрийн нарын яриагаар та нарт өчүүхэнч боломж байхгүй гэж хэлж байна лээ" гэхэд Ивалдигийн хөвгүүд "Энэ бол тэнэглэл. Тэд цоорхоо болох гартангууд бидний эсрэг өчүүхэнч боломж гарахгүй." Жилхтэн Локи "Маш сайн байна" гэж хэлээд "Гэхдээ нэг л нөхцөл бий. Бурхадад 3 бэлэг өгөх ёстой. Нэг нь ургалт нь хизээч зогсдоггүй урт алтан үс байх ёстой" гэж хэлээд явв. Үүний дараа Локи ах дүү Брок Эйтрийн нарыг гэрхаар очив. Ивалдигийн хөвгүүд Бурхадын зарласан уралдаанд оролцож хэн шилдэг дархан болохыг тодорхойлох болно. Тэгээд тэд "Та нарыг болох амьтад өөр юу ч биш. Та нарт ямар ч боломж байхгүй" гэж хэлж байна лээ гэв. Болох амьтад гэдэг үг нь байнгын сонсдог хэлдэг энгийн үг учраас тэд огт тоосонгүй. Гэтэ бид өрсөлдөхгүй. Биднийг тэднээс хамаагүй дээр гэдгийг бүгд аль хэдийн мэдэж байгаа тул бидэнд хожих зүйл үгүй гэж хэлэхэд нь "Та нарыг домогт ах дүү нараас илүү биш гэдэгт мөрөөдөж байна. Би энэ бооцсон дээр өөрийнхөө толгойг тавьж байна. Бурхадын хувьд толгойгоо өгнө гэдэг бол маш том бооцоо" гэж Локи хэлв. Харин тэд бооцоог нь хүлээн зөвшөөрч Локи чичирсэн ч ухарсангүй. Бооцоог нь хүлээн ав. Тэр бас Брок Эйтри хоёрыг Ивалдигийн хөвгүүдээс илүү гэдгийг мэдэж байсан ч хин хинтэн ч юу ч хэлсэнгүй. Харин одоо Локи хутгаж хайсан олон асуудал байдлаасаа салахын тулд бүх залмихыг ашиглах хэрэгтэй болов. Локи Сифийн үсийг нь буцаан олж өгөх асуудлаас болж эдгээр одоочууд хэн илүү ур чадвартай дархан болох хуралдаан болсон юм. Үүнд Асгардын бурхан Өвдин, Тор, Фрейнар шүүгчээр оролцсон. Локи Брок Эйтри хоёртой мөрий тавьсан ба хэрвээ тэд бусдаас илүү бүтээл хийж чадвал Локигийн толгой тэднийх болно. Брок Эйтри хоёрч ажилдаа орж Бурхадад барих бэлгүүтээ хийж эхлэв. Эхэндээ Локи бүх зүйл өөрийн төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж бодсон ч тэр хоёрын хийж буй чадвар, уур, арга барил нь гайхамшигтай сайн болохыг анзаарав. Тэдний эхний бэлэг нь хүчрэхийг алах байв. Маш сайн чанартай. Хийхийн тулд тэдний зух яг тохирсон температуртай байх ёстой байв. Хит халуунч биш, хит сулч биш. Брок үлээдэг хүрдийн агаарыг яг таг хэмнэлтэйгээр удирдах байв. Локи үүнийг хараад яаралтай хөндлөнгөөс оролцох хэрэгтэйг ухаарч өөрийгөө том хэмжээтэй шумуул болгон хувиргаж Брокийн гарыг хүчтэй хатгаж орхив. Одоо Брокийн гар маш ихээр өвдөж байсан ч тэр хичээж ажилласаар байлаа. Гэвч Локи улам хүчтэйгээр дайрч хүзүүнд нь хатгав. Брокч бууч өглгүй твцсээр байсанд ахин дайрахтаа түүний нүд рүү дайрахаар шийджээ. Брок нүдэн ансан байсан учраас зовхийг нь хатгаж тэсгээ аргагүй өвдөлтөндөө үрдийг үлээж чадхаа болон зогссон. Ингэснээр галын хэмнэл нь өөрчлөгдөж алхны иш нь хугарав. Локи үүнийг хараад зорилгоо биелүүллээ гэж үзээд яваад өгсөн байна. Удалгүй өрсөлдөөн дуусаж Ивалдигийн хөвгүүд Бурхадад бэлгүүдээ өргөн барив. Эхний бэлэг нь Тор эхнэр Сифэд алтан үсийг нь бэлэглэв. Үс нь нарны туяа мэт гэлзэж хуучин гоо үзэсгэлэнг нь эргээ ирсэнд Локи баг зэрэг тайвшрав. Хоёр дахь нь Өвдийн бурханд ямар ч зүйлийг нэвт сүлбэж чадах хүчрхэг сайн жад хийж өгөв. Гуравт нь Фрей бурханд маш том зав бэлгэлсэн бөгөөд энэ завыг олон нугалж жижигсгэж болдог тул халаасанд ч багтаж болдог байв. Үүний дараа Брок болон Эйтригийн ээлжирж Эйтриг нүд нь хавгнаж хавцсан байдалтай бэлгээ өгөв. Өвдөнд Рапнер нэртэй алтан бугуйч өгөв.
Энэ бугуйчнаас 8 хоног тутам шинэ бугуйчнууд бороонд туслал мэт урган гарч ирдэг. Эдгээр нь нэр төр, эд баялагын бэлэг тэмдэг байлаа. Дараагийнх нь Фрейд хитэн үстэй авраг гахаа бэлэглэв. Энэ гахааг унаж болдог бөгөөд нисдэг, ядардаггүй. Харанхуйд гэгээ цацруулдаг байлаа. Эцэст нь Торт алхахыг нь хүлээлгэн өгөв. Энэ бол үнэхээр гайхамшигтай алхах байна. Гэхдээ түүний иш нь хитрхи богино байна хэмээн шүүгчтэй нэгэн дугарлаа. Гэвч дархан тайвнаар хэлв. Таны сэтгэл дундуур байгааг ойлгож байна. Гэхдээ энэ алхахыг үзмжээр нь бус хүч чадлаар нь дүгнэ. Үүнийг Мьёлнир гэдэг. Энэ алх эвдэршгүй. Хүч нь үгээр илэрхийлэхийн аргагүй. Хаягдвал хизээч байнга эзэндээ буцаж ирдэг гэв. Тэр агшд Асгардын бурхад Мьёлнирийг харан алмаарав. Ийм агуу бүтээл байхад ямар ч авраг бийт миний эсрэг зогсохгүй хэмээн Тор бахархалтайгаар өнгөрч байв. Өвдийн Тор Фрей гуруулаа санал нэгдэн эдгээр бэлгүүдээс хамгийн шилдэг нь энэ алх хэмээн шийдвэрлэв. Харин одоо Локигийн бүх залмих нуран унж одоо мөрөө тавьсан ёсоор толгоогоо өгөх ёстой болов. Одоо би чиний толгойг аавна хэмээн Брок инээж байтал Локи сүүлчийн залмихээ гаргав. Та миний толгойг авч болно. Гэхдээ хүзүүнд минь ганц шарах зураас үлдээхгүйгээр авч болно. Бидний тохиролцоо зөвхөн толгойг авах байсан шүү дээ гэв. Харин Брок чи юм уу залтай навш. Хүзүүнд чинь хүрэхгүйгээр яаж толгойг авах юм бэ хэмээн уурлав. Энэ агшинд өвдийн ярианд нь оролцсон. Хэрвээ хүмүүсийн ярьж буй хэлж буй үгийг сайн сонсдог байсан бол Локи шиг залт этгээдтэй хизээч тохиролцоо хийхгүй байх байсан даа гэж хэлв. Ийхүү Локиг шийтгэж Брок түүний уруулыг нь ойж Локи удаан хугацааны турш хэнийг ч хуурах боломжгүй болов. Хамгийн гол нь Локи толгоогоо авч үлдсэн байна. Асгардын бурхад үнэхээр гайхамшигтай бэлгүүттэй болж Асгардын хаан тулс олон дайсантай ч гэсэн Мьёлнирийг атгсан хүчрэг Торын сүрд тэд бүгд имээдэг болов. Нэгэн удаа Тор эзгүй байх үед Асгард хамгаалтгүй болж эмзэг байдалд оров. Тор байхгүй бол Асгард хамгаалтгүй гэдгийг ойлгосон бурхад хэрэм бэхлэлт барих зайлшгүй шаардлагатай гэж бодов. Хэрмийг барина гэдэг өөрөө олон жилийн турш маш том ажил болох байсан ч гэсэн гэнэт холоос нэгэн үл таних аялагч ирэв. Тэр өөрийгөө суут барилгачин хэмээн танилцуулж хэрмийг ердөө 1 жилийн дотор барьж дуусгана гэж амлав. Харин шагналт нь үзэгсэн гоогийн бурхан болох Фрейяг өөрийн гэргий болгохыг шаарджээ. Мэдээч хэрэг бурхад энэ гутамшигтай саналд нь шууд татгалцсан ч Локи өөрөөр сэтгэв. Хэлэхдээ нөхөд минь энэ нөхрийн санал тийм ч муу биш юм шиг байна. Нэг сайн бодоод үзтээ. Тэр энэ авраг хэрмийг ердөө 1 жилийн дотор барина гэж байна. Энэ бол боломжгүй зүйл. Тэгэхээр бид түүн дараах нөхцөлийг тавья. Хэрвээ тэр хугацаанд хэрмээ дуусгаж чадахгүй бол юу ч авч чадахгүй. Харин тэр амжихгүй тодорхой учраас бидэнд хэрмийн гол хэсгийг үнгүй барьж өгөөд үлдсэнийг нь бид өөрсдөө гүйцээчихнэ. Ямар их хөдөлмөр хэмнэгдэх вэ гэж хэлэхэд бурхад санал нэгтэйгээр нөхцөлийг барилгачид танилцуулахад тэр нэн даруй зөвшөөрч ажиллаа эхлүүлв. Барилгачин харин энгийн хүн байсангүй, маш хүчтэй нэгэн байв. Тэрээр маш холын уулнаас хүнд чулуунуудыг зөөдөг гайхамшигт мориныхоо тусламжтайгаар асар том чулуунуудыг зөөж хэрмийг нүд өрөмхийн дотор босгож эхлэв. Цаг хугацаа өнгөрсөөр хэрмийн ихэнх хэсгийг аль хэдийн барьчихсан байлаа. Хугацаа бараг дөхөж байхад бурхад барилгачин зорьсон хугацаанд багтаж хэрмийг дуусгаж байгааг анзаарч байв. Энэ үед өвдийн уурлан Локиг загнав. Чи юу хийчих вэ, Локи? Хэрэм бараг бэлэн боллоо шүү дээ. Үүнийхээ төлөө Фрейяг өгөх гэж байгаа хэрэггүй. Бид хайртай бурхан Фрейяг энэ этгээдэд бараг алдахна. Энэ бүгд чиний л буруу, Локи. Чи л энэ нөхцөлийг санал болгосон гэхэд Локи хариуд нь би хэрмийг барьж дийлэхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэр хэрмийг дуусгаж чадахгүй гэв. Хэрвээ барилгачин тэр гайхамшигт моргүй байсан бол тэр ийм хурдан их зүйлийг хийж чадахгүй. Тиймээс Локи нэгэн арга сэтэж хувирах чадвараа ашиглан өөрийгөө туранхай үцгэлэнтэй гүү болгон хувиргав. Түүний зорилго бол хүчрэг азрагыг аждаасан сатааруулж сэтгэлийг нь самруулах явдал байв. Гүү нарны туяанд гялдсан шиг харагдаж чимээг өвхөн ортлоо. Азраг гүүг олж харамгцаа дур хүсэлтэд автсан мэт хойноос нь хөөж эхэллээ. Локи буцаж хувирлгүй гүү дүрээрээ хоромч эргэцэлгүй цугтаж тэнгэрийн хаяанд уусан алга болов. Азраг түүний араас тасралтгүй хөөсөөр ажил нь оронгороо эргэж барилгачин туслахгүй болсноор ажлаа хугацаанд нь дуусгаж чадсангүй. Барилгачин уурандаа нөмөргөө уурж итгэд энгийн хүн биш харин авраг бэлт нэгэн байв. Чөтгөр Асгардын бурхтыг та нар бол зүгээр л өвөрчөд та нарт үхэл ирнэ гэж хашгираад галзуурсан мэт бурхад руу дайрч эхлэв. Энэ үед авраг битний алуурчин хочид Тор гарч ирэн Мьёлнирээ барин түүний толгойг нь тас цохин унгав.
Ингээд хэрмээ үлдсэн хэсгийг бурхад өөрсдөө дуусгаж Асгард тэрмээр бүтэн хамгаалагдсан юм. Харин Локи гүү дүрээрээ зугацаар алга болов. Хэсэг хугацааны дараа Локи гарч ирэхдээ 8 хөлтэй нэгэн дахиамд сонин амьтныг дагуулж ирэв. Энэ амьтан Локи хаа явсан газар нь дагаж явдаг. Эхэндээ жижигхэн сонин амьтан байсан ч удалгүй түүнийг дагахаа болж хамгийн хурдан хүчрэг хүлэг болжээ. Локи уг амьтныг Өвдөнд бэлэг болгон өгсөн ч нэгэн болзол тавив. Энэ сүрлэг морь хаанаас гарч ирснийг хизээч хинээс ч битгий асуув гэв. Энэ бол домогт Слейпнир бөгөөд тэр азар тэнгэрээр хам диваажингаар дамжин хурдалж чаддаг Өвдөний морь үлээ. Аянгийн бурхан Тор Мьёлниргийг агуу алахыг Локигийн нэгэн заль мэхний ачаар бэлгэнд авч түүгээрээ Асгардыг хамгаалж аюул бүхнийг дарах болсон юм. Гэвч нэгэн өглөө Тор сэрээд хачин мэдрэмж авлаа. Учир нь Мьёлнир байхгүй байв. Тэр өрөөгөө самнан хайсан ч зөвхөн нэг зурвсыг л олов. Зурвс дээр хэрвээ чи хайртай алхаа буцааж авахыг хүсвэл миний нутагт ирж надтай хэлэлц. Зохих төлөөс өгөл буцааж өгнө. Тэр юм гэсэн байв. Тор үнийг даруй ойлгож ийм төрлийн хэлэлцээр хамгийн мэрэгсэн бурхан бол Локи. Иймд тэр Локиг аврагуудын нутаг болох Йотун хайм руу явуулав. Локи авраг Трюмийн ордонд нь хүрч уулзалтанд оров. Авраг Трюмийн хараа нь муутсан бололтой ингэж хэлсэн байна. Тор минь ойртоод ирдээ хараа минь хуучин шигэ биш болж чи бас сүлд уулцсанаас хамаагүй туранхай болж дээ гэв. Үүнд нь Локи инээдээ барьж ядан ойлгов. Энэ авраг бит жинхэнэ Торыг биш Локитой уулзаж байгаагаа анзаарсангүй. Хилцээр дуусмагц Локи Асгард руу буцаж авраг биетийн саналыг Асгардын бурхтад танилцуулав. Харин тэр юм ингэж хэлсэн байв. Хэрвээ гоо үзэсгэлэнгийн бурхан болох Фрейяг миний хатан болгож гэрлэхийг зөвшөөрвөл би алхахыг буцааж өгнө гэсэн байлаа. Харин бурхад мэдээч хэрэг энэ саналд маш их дургуйцав. Гэхдээ Мьёлнир гүүгээр Тор Асгардыг хамгаалж чадахгүй тул асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх шаардлага гарав. Энэ үед Локи дахин нэгэн санаа төрөв. Тор минь чи үүнийг өмсөх хэрэгтэй гэд Локи нэгэн хурмын дайсамжийг гаргаж ирэв. Тор уурлан чи надаар яаж даажигнаж доромжлох гээд байна вэ гэд хашгирав. Амьдралдаа хизээч ийм зүйл хийж байсангүй. Ийм байдалтай би яаж явж чадах юм бэ гэхэд нь Локи инээмсэглэн Тор минь суугаад тайвшир. Амархан би өөрийнхөө төлөвлөгөөг дараа нь тайлбарлах болно гэж хэлжээ. Локи энэ үед авраг Трюм хараа муутай гэдгийг мэдж байсан бөгөөд Торыг Фрейя бурхан шиг хувцсалж, хувиргаж түүнийг ордонд хүргэж өгөх зорилготой байв. Тор өөр ямар ч аргагүй байдалд орж хурмын дайсан зөмсөж Локиг даган явжээ. Локи ч гэсэн Фрейя бурханы туслах мэт хувирсан байв. Тэд Йотун хаймд очиход авраг эмэгтэйчүүд тэднийг баяртайгаар ухтаж авсан байна. Миний ордонд тавтаа морилно. Би бол гоо сайхны бурхан Фрейяд зориулж баярын цэнгүүн бэлдсэн гэж Трюм хэлв. Хараа нь муутсан Трюм аимшигтай ууртай байгаа Торыг сүр жавхлантай сайхан бүсгүйтэй андууран харж байлаа. Тор хурмын ширээний ард оройн хоолой чимээхэн идэж эхлэв. Миний шинэ эхнэр ямар их дуршилтай яасын хоол иддэг юм бэ? Би хизээч ийм их иддэг бурхан харж байгаагүй гэж Трюм гайхаж байлаа. Энэ үед Локи нэмсэглэн тэр хурмын ёслолыг хурдан дуусгаж хоорондын холбоогоо гүнзгий болгохыг хүсэж байгаа байх. Хурмыг хурдан дуусгах гэсэн хүсэл нь ойлгомжтой гэж хэлэхэд Тор маш ууртайгаар Локи руу харахад Локи гайхамшигтай заль мэхээр асуудлыг шийдэж байгаадаа баярлан юу ч дуурсангүй. Хурмын гэрээг дуусгаад бүх зүйл шийдэгдэх болно гэж Трюм хэлээд нэгэн авраг биетийг дуудаж Мьёлнирийг авчруулав. Хурмын ширээний өмнө тавьсан байна. Энэ үед Тор алхахыг барьж аваад бүх уур хилэнгээ авраг биетүүдэд гаргаж найрыг сүдэлж эхлэв. Тор авраг биетүүдийг Мьёлнираараа бяц цохиж Трюмийн авраг толгойг хаг цохиж орхив. Өөрсдийнхөө оронд харьцгай Локи. Би энэ хөгийн дайсанцыг бүрэн тайлахыг тэсэн ядан хүлээж байна гэж Тор хэлжээ. Мьёлнирийг авч Асгардыг дахин хамгаалахаар ирсэн Тор үргэлжлүүлэн бурхадтай хамт Валхала ордонд баяраа тэмдэглэж энэ өдрийн хошигнолыг ярьж Тор хурмын дайсанцтай явсан талаар бүх бурхад шоолон ярьж гарчээ. Заль мэхний бурхан Локи Зигинд гих хүүхэнтэй гэрлэж Нари болон Вали гэсэн хөвгүүдийг төрүүлжээ. Локи бас Ангработатай хайрцагдлын холбоотой байсан. Ангработа бол Йотун хаймын сайхан бүсгүй авраг биет байсан бөгөөд түүнээс төрсөн Локигийн хүүхдүүд харин аимшигтай байлаа. Нэг шөнө Өвдөний мэдрэмж совин нэг л энгийн биш байлаа. Өвдөний асар том тулаан болохыг харж
Асгардын бурхад болон харанхуй хүчнүүд хоорондоо өргөлдөн тэмцэлдэж, Локигийн хүүхдүүд дайнд оролцох нь тодорхой гэдгийг олж харав. Өвдиний хамгийн сүүлд харсан зүйл нь асар том чоны хурц шүд байсан бөгөөд айдас давтаж байлаа. Өвдин бүх Асгардын бурхадыг хуралдуулж, Локиг авраг биетийн хүүхдүүдэд хаана амьдарч байгааг хүчээр хэлүүлэхийг оролдож байв. Бурхад Локигийн хүүхдүүдийг олж авчрахын тулд Йотун хайм руу явцгаав. Тэд Анграбатагийн гэрт нь очин хүүхдүүдийг нь хүчээр авч яв. Тухайн үед түүний хүүхдүүд жаахан байсан бөгөөд нэг нь ногоо, нөгөөх нь чонын бэлтрэг мэт, бас нэгэн үзэсгэлэнтэй охин байв. Гэвч тэр охиныг хараад Бурхад маш их цочсон бөгөөд тал бие нь маш үзэсгэлэнтэй ч тал бие нь ялзарсан цогц шиг байсан байна. Харин тэр охиныг Хэл гэдэг бөгөөд үнэхээр аимшигтай дүр төрхтэй байв. Тэд явж ирснийхаа дараа Өвдин могоог 2 дахин томорсон байгааг анзаарав. Очиж авах үед энгийн могоо байсан бол одоо бараг л авраг могоо шиг болсон байв. Могоо өсөлт зогсохгүй байгаа учраас Мидгардыг тойрсон авраг том тэнгис рүү шитгэхэд хэдхэн жилийн дараа ертөнцийг тойрсон авраг могоо болов. Түүнд Жормунганд гэдэг нэр өгсөн юм. Локигийн бүтээсэн эдгээр амьтдаас Асгардынхан тэр чигтээ цэрвж байсан бөгөөд зарим нь Хэл охиноос ихээр айдаг байв. Өвдин харин Хэл охиныг үхтлүүдэд амьд хүмүүсээс илүү дуртай гэдгийг нь анзаарсан. Тиймээс Өвдин түүнийг үхэгсдийн орон буюу Тамийн хаан болгож улхаалаад хүрч чадаагүй үхэгсдийг зохицуулдаг болгов. Харин чоныг Асгардад өсгөж бурхтын хөлийг зааж сургасан байна. Түүнд Фирнир гэдэг нэр өгсөн. Фирнир харин Тир бурхантай ойрхон нөхөрлөж тэд сайн найзууд болсон. Бас тэр могоо шиг өссөөр байсан бөгөөд удалгүй тэрээр үхрнээс том болж хэсэг хугацааны дараа бүх амьтдаас ч илүү том болов. Фирнир наав Локигийн залмигтай аимшигтай шин чанаруудыг нь өвлөн авсан бөгөөд түүний сэтгэл дотор хорон санаа болон хэрцгий байдал маш ихээр харагддаг байв. Үүнийг анзаарсан бурхад энэ асуудлыг нь хэлэлцэж юу хийх хэрэгтэй вэ гэдгийг шийдсэн байна. Ийм хүчтэй чон асуудал гаргавал аюул нь Асгардын хэмжээнд асар том гамшиг болж болох учраас бурхад арга хэмжээ авахар нэгэн төлөвлөгөөг зохиов. Харин энэ үед нисдэг яман чирүүлсэн хөлөгт Тор болон Локи сууж авраг биетүүдийн хаан тулсыг зорьсон байна. Дамдаа тэд хоноглох газар түр хаан нэгэн ядуу хоёрын гэрт очив. Гэрийнхэн тэр хоёрыг халуунаар угтсан ч хоол хүнс байсангүй. Тор харин тэдэнд санаа зовох хэрэггүй гэж хэлээд нисдэг ямаагаа алж хоол хийж өгөв. Үүний ачаар ядарсан хүмүүс цадтлаа идэж гарлаа. Харин Тор би нэг зүйлийг хүсье. Ямааны минь бүх яснуудыг үлдээгээрэй гэв. Энэ үед Локигийн зан хөдөлж Гилфи хэмээх тариачин хүү дээр очиод Тор Ямааныхаа бүх ясыг зөвхөн өөртөө авч байгаа нь шудраг бус байна. Яагаад гэвэл ясыг нь өдөл маш их хүчтэй болдог буюу Тор ингэж л хүчтэй байдаг гэсэн утгатай зүйлийг хэлээд явжээ. Харин шөнө унтаж байхад нь Гилфи нууцаар гитэн очиод Ямааных нэг ясыг нь хугалж амсч үзээд арьсан доогуур нь шургуулаад тавьчихв. Маргааш нь Тор Ямаануудаа амьлуулах шидэт зан үйл хийсэн ч нэг Ямаан доголсоор гарч ирсэн буюу нэг хөл нь хугарсан байлаа. Үүнийг хараад Тор маш их уурлан алхаа барин өөдгөө хулгайчууд гэж орилоод би та нарыг өлсөж явахад тоолдож хүснээ идгсэн ганц л зүйл хүссэн хэн үүнийг хийсэн гэхэд Гилфи гэдэг хүү гимшиж гин бурууга хүлээв. Гэр оронч нь устдахгүй байх ямар нэгэн шалтгаан өгөөч гэж Тор хэлэхэд гэр бүлийг минь 50 орхиж намайг яасан ч болно гэж хэлжээ. Тор түүнийг өршөөж хамт авч явсан бөгөөд Гилфи хүүгээр бүх ямаагаа асруулахаар болов. Тэр гурав мөсөн авраг биетүүдийн нутаг болох Йотун хайм руу зүглэж замдаа тэд олон саад бэрхшээлийг туулж хүйтэн цас мөс элдв аюултай амьтдтай тулгарсаар байв. Хэтэрхий хүйтэн байсан тул орогнох газар хайж байв. Тэд асар том агууд байрлаж амрах гэж байтал аянга нэрх шиг хүчтэй дуу чимээ газар дөргөөн дугарч эхлэв. Тор агуунаас гарч хартал уулын орой тэр маш том авраг биет унтаж байсан бөгөөд түүний хорхирох чимээ нь газар дөргөөж байв. Авраг биет сэрсэнд тэдэнд ямар ч гим хор хийхээргүй харагдсан бөгөөд илүү сайн анзаарвал тэдний орсон агуй нь авраг биетийн баруун гарныхан доор байсан байна. Тэр сэрж гараа татаад өөрийгөө танилцуулав. Намайг Скример гэдэг. Хэрвээ та нар хүсвэл би чиглүүлж өгье. Бүх тээвэрсэн ачаагч нь авч явахад ч туслах болно гэв. Түүний саналаас татгалц гарахгүй байлаа. Учир нь тэд энэ газар нутгийг сайн мэдэхгүй бөгөөд ачаа ихтэй байсан учраас тэр Скример тэдний бүх ачааг өөрийнхөө уутанд хийгээд аяллаа эхлүүллээ. Харин хэсэг яваад авраг биет ядарч түр амрах шаардлага гарсан бөгөөд шөнө болоход Тор Локи Гилфинаар өлсөж эхэллээ.
Үр цайхын алдад өглөөний цагаа уухаар скримерийн уутыг нээхийг оролцсон ч чадсангүй. Авраг биетийг сэрээхгүйч чадсангүй. Тоор уурлан Мьёлнираа барьж аваад авраг биетийн толгойд нь хамаг хүчээрээ цохив. Гэтэл авраг биет хальт сэрээд нүүрэн дээр нь ялаа суусан мэт үргэж буй аятай болоод буцаад унтаадгүй. Тоор энэ байдалд маш ихээр гайхжээ. Буцаж унтах нь байтугай хэр баргийн авраг биет Тоорын нэг цохилтыг даахгүй хитэн хэсэг бутарч ундаг билээ. Скример сэрснийхаа дараа тэдэнд хандан та нарын зорьсон газар яг энд утгаарт байгаа. Миний авраг биет найзуудын орон. Тэд намайг зөөлөн бас султ орой гэж нэрлэдэг гэв. Тэд эцэст нь авраг биетүүдийн оронд хүрч чадлаа. Тоор түүний хэлсэн үгэнд нь санаа зовсоор яв. Хэрвээ скример хамгийн жижиг султ оройнд бол утгаарт юу байж болох вэ гэж бодсоор ордонд нь хүрч ирлээ. Тэнд ороход бүх зүйл нь маш том авраг байсан бөгөөд тэдний нэг нь ухтан авч хэлв. Миний ордонд тавтай морил. Би бол энэ ордны эзэн. Та нарын тухай би үргэлж сонсдог байсан. Асгартчууд өөрсдөө хамгийн мундаг гэж боддог гэв. Тоор та нар юу ч байлаа. Бид ямар ч төрлийн өрсөлдөөнд ялах болно гэж итгэлтэйгээр хариулав. Болгоомжтой байгаараа Овдины хүү минь. Та нарын анхны өрсөлдөгч бол Логи буюу алдарт Лафегийн хүү байх болно гэж хэлжээ. Локигийн өрсөлдөгчөөр Логи гарч ирэв. Авраг хоолны ширээн дээрх дүүрэн өрсөн хүндэтгэлийн зоогийг хэн хурдан идэж чадах вэ гэдэг тэмцээн байлаа. Локи болон Логи хоёр маш хурдтайгаар бүх хоолыг идэж эхэллээ. Мөн тэр хоёр яг зэрэг идэж дуусав. Локи бүх хоолыг идсэн ч авраг биет Логи яс тавх хутга сэрэг нь хүртэл идсэн тул Логи ялагчаар тодров. Дараагийн тэмцээнд тэдний ямаачин Гилфи бас нэгэн авраг хүүхэдтэй уралдахаар болов. Гилфи амьдралынхаа туршид ойр тойрондоо хамгийн хурдан гэдгээр алдартай байсан ч авраг хүүтэй уралдахад түүнд ямар ч боломж байсангүй. Авраг биетгүү түүнээс маш хурднаар гүйж төрүүлв. Харин Тоорын ээлж ирэх үед хүнд 3 том шалгуурыг тавина гэжээ. Эхнийх нь эврэнд хийсэн ундааг бүгдийг нэг амсаагаар уух хэрэгтэй гэв. Тоор итгэлтэйгээр эврийг барьж чадхаараа их уусан ч гидсэн дүүрч харин эвэр доторх давстай шаруух шингэнээс маш бага хэмжээл хасагдсан байлаа. Авраг биет инээгээд чи яг л гэрийн үйлчлэгчиг ууж байна. За би чамд илүү хялбар болгож өгье гэд дараагийн уралдаандаа оров. Энэ бол түүний тэжээвэр муурыг өргөх ёстой байв. Гэтэл Тоор чи надаар тоглож байна уу гэж хэлээд муур руу очив. Харин муурыг өргөхөд үнэхээр хүнд байсан бөгөөд аянгын бурхан Тоор муурыг толгооноос нь өргөж чадсан ч муурын хөл нь газарт хүрсээр байв. Асгардын бурхтын тухай түүхүүд зөвхөн үлгэр домог юм шиг санагдаж байна. Чи нэг муурыг ч өргөж чадахгүй байна гэж хэлв. За одоо ингээд сүүлийн сорилт нь эхлэв. Сүүлчийн сорилт бол миний өргөмөл ихтэй тулаан хийх ёстой гэж авраг биет хэлэхэд нэгэн настай эмэгтэй гарч ирэв. Тоор харин хөгшин авраг биет эмэгтэйтэй тулаан хийхгүй гэж уурлаж байсан ч Асгардынхаа нэр хүндийг хамгаалахын тулд тулаан хийхээс өөр аргагүй боллоо. Тулаан эхлэхэд Тоор хөгшин авраг эмэгтэйн хүч чадлыг нь гайхаж байлаа. Тоор хамаг хүчээ хэрэглэж чадхаараа тэмцэж байсан ч авраг биет Тоорыг өвдөг дээр нь сөхрүүлж чадлаа. Тэд бүгд ялагдсан учраас картаас толгой бүхийн гарцгаав. Аврагуудын хаан Асгардчуудыг өөрийн улсын хил хүртлээ дагаж үдэлтийн үедээ тэдэнд хэлв. Одоо бид хэдүүлэхнээ үлдлээ. Би нууцаа хэлье. Би та нарыг бүхэлд нь мэхэлсэн. Би өөрийн дүрээ хуйлгаж скример гэж өөрийгөө танилцуулж та нарыг замчилж авчирсан. Хэрвээ тэр мөчөд ил бишидээ хэрэглээгүй байсан бол Тоорын цохилтноос амьд гарахааргүй байсан. Хэрэн Тоор скримерийн толгойг цохих гэж оролдох үед хүч нь хажуу ул руу тусаж хөндлөн хөндий болгосон аж. Хүндэт Локи чи ч бас хурдгцсан. Үндэ чи Логи биш галтаа өрсөлдөж байсан бөгөөд тэр гал бүх зүйлийг шатаана. Харин ямаачин хүн чи бол хүний бодолтой өрсөлдөж байсан. Чи хэдий хурдан ч гэсэн бодлын хурднаас хурдан зүйл ертөнцид байдаггүй юм гэжээ. Эцэст нь Тоор би чиний хүч чадлыг биширч байна. Тэгэхээр би чамд ямар төрлийн хуурамч арга хэрэгэлсэн бэ гэвэл чиний барьж байсан эвэр дотор далай байсан юм. Аяган доторх давстай шингэн бол далай ус бөгөөд чи далайн төвшин хэдэн метрээр доошлтол нь ууж чадсан. Харин муур бол үнэндээ муур биш. Жормунганд гэх авраг могоо бөгөөд ертөнцийг тойрсон авраг могоог бараг л өргөж чадж байна гэдэг чинь гайхамшигтай байлаа. Харин тэр хөгшин эмэгтэй бол чиний хөгшрөл буюу бараг л ялж дийлж чадсан чи цаг хугацааг дийлхээ шахсан гэсэн үг юм. Үүнийг сонсоод Тоор уурлан авраг биетийг алхаар дайрсан ч маш хурдан ид чид хэрэглэн ортонтойгоо хамт ор мөргөө алга болжээ.
Тэд Асгард руу буцаж ирлээ. Тоор хөгшрөлтийг зогсоож чадахгүй ба далайн бүх хүсэг ууж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ертөнцийг тойрсон могоог ялж чадна гэж үзсэн учраас Жормунганттай уулзаж дахин үргэж үзхийг хүссээр явсан байна. Харин энэ үед Локигийн чонон хүү Фернир Асгардад занал хийлж Асгардчууд түүнийг байнга хянаж байлаа. Хон өдөр ирэх бүр томорч Асгардчуудын санааг зовоож байв. Зөвхөн тэр л Фернирт найз нөхөд болж байсан. Асгардчууд чоныг хорих шаардлагатай гэж дүгнэв. Асгардын бурхан Фернирийг хорихын тулд хүчтэй том гинж урлаж өөрсдийн бодол санааг нууцлах гэж оролцсон ч Фернирт сорилт тавьсан байна. Гэвч асар том араншин муутай ч гэсэн Фернир хүүхдэрээ байсан бөгөөд тоглоом наадам дуртай байв. Бурхад урласан том гинжийг салгах сорилт өгсөн бөгөөд Фернир уг сорилтыг дуртаяа хүлээж ав. Фернирийг маш хүчтэй гинжээр гинжлэхэд тэр шууд л тасалж хайсан бөгөөд шинэ гинж дахин хийж анхны гинжээсээ ч илүү хүчтэй болгов. Чон асар их хүчээ ашигласан ч гинжийг огт тасалж чадсангүй. Бурхад харан баярлаж байсан ч юу болохыг нь тэд таамаглаагүй байв. Фернир дахин оролдохдоо бүр илүү их хүч гаргаж гинжийг тасалж орхисон. Бурхад маш ихээр цочролцгийг харсан Фернир Асгардчууд түнд ямар нэг юм хийх гээд байна гэж таамаглаж эхэллээ. Түүнийг ямар ч тор гинжээр хоосорч хорч чадахгүй гэдгийг Овдин мэдэж байсан бөгөөд түүнийг хорч чадах ганц зүйл бол хаалгач юм билээ. Овдин хаалгачтай нутгийн эзэн болох Скирнерт тушааж түүнийг хорих ямар нэг юм хийлгэхээр болов. Харин хаалгачид зөвшөөрч тэдэнд шаардлагатай бүх орц найрлагыг явуулав. Харин эдгээр орц найрлагууд маш сонирн байв. Жишээлбэл уулын үндэс, баавган шөрмөс, эмхтэй хүний сахал, загсны амьсгал, шууны шүлс, мөн муурын гიშгэх чимээ гэх мэт байв. Эдгээр орц бүхнийг цуглуулсны дараа хаалгачид өөрсдийн ажлаа эхлүүлжээ. Асгардчуудад торгоор хийсэн мэт маш нэмэгхэн утас өгсөн бөгөөд харагдаж байгаагаас илүү хүч тэсвэрлэх чадaltaй байв. Фернир гинжиг таснаас хойш с ิจ авсан бөгөөд бурхтыг маш сайн ажигласаар байв. Овдийн түнд энэ бүхэн зүгээр л энгийн тоглоом наадгай гэж хэлж байсан боловч Фернир Овдины амьсгалаас нь худлаа ярьж байгааг нь мэдэрч байлаа. Мөн тэд хизээ сайн харилцаатай байсан удаагүй. Фернир хэлэхдээ хэрвээ бурхад донд миний аман дотор гараа хийх зоригтон байвал би энэ тоглоомонд оролцсон. Хэрвээ намайг хуурч мэхлэхийг оролдвол би тэр гарыг нь тас хазах болно гэжээ. Бурхтууд нэг рүүгээ харан чоныг улам сэжгэлсээр байв. Гэвч тэр гарч ирэн Фернирт үргэлж хоол өгдөг. Түүний сайн найз байсан учраас аманд нь гараа хийхийг сайн дураараа зөвшөөрөв. Тэгж Фернир дахин гинжлүүлэхийг зөвшөөрөв. Чон шинэ гинжтэйгээ тэмцэж чадхаараа үдсэн ч одоо нарын уралсан утсыг тасалж чадсангүй. Фернир бурхтын сэтгэл ханамжтай байгааг анзаарсан бөгөөд тэрийг хүртэл мишээж байхыг нь анзаараад зөвхөн бурхад ч биш, миний цор ганц найз тэр хүртэл урвсан гэдгийг ойлголоо. Фернир гомдолтойгоор нулим сунгааж, шүдээ чангахан шиг хавирахад тэрийн гар тасран унав. Тэр өвдөлтийг тисэж ямар ч аваа гаргасангүй. Гинжний нөгөө үзээрээ харин хатуу чам чулуутай холбосон байлаа. Чон уурлаж, архирч, бурхтыг доромжилж эхлэв. Би бурхадтай нөхөрлөж болох байсан ч та нар надаас урвсан учраас одоо миний хамгийн том дайснууд боллоо гэжээ. Харин Рагнарок бол Асгардын занал дайсан бөгөөд хэрвээ дайн болвол Фернир түнд Овдиныг олж өгнө гэдгээ тангаргалж байв. Балдуур нь Овдин болон Фрега нарын хүү байв. Асгардын дээд бурхтын хүү. Түүн сайхан төрх, энэрэнгүй сэтгэл, сайн чанар их байсан тул бүгд түүнд хайртай байв. Балдуур явах бүх газраа баясгалан тарааж, түүнтэй байсан хэн бүхэн аз жаргалтай болдог байлаа. Гэвч шөнийн цагаар Балдуурын баяр баясгалан хоосорч, унтах үедээ аимшигтай хар дарсан зүудэндээ тарчилдаг байв. Хар дарсан зүуднээсээ орилж тарчилт сэрхтэн. Түүний хайрт эхнэр Наана түүнийг үргэлж тайтгаруулдаг байв. Энэ хар дарсан зүуднийхэн тайлал ямар ч бурхан мэдэхгүй байсан ч Овдин харин тайлж чадах нэгнийг мэддэг байлаа. Хамгийн хаант улсад дайны талбар дээр нэр төрөө алдсан хүмүүсийн сүнснүүд энд ирж хаалаа руу явах үгүйгээ шийддэг аж. Харин энд байдаг үзмэрчд үзүүлэхийн тулд Овдин аянчны дүрээр хувирч ирээд түүнээс зүудний тайллыг асуух үед шидэт бичээс болон чулуунуудаа ашигласныхаа дараа үзмэрч ингэж хэлв. Асгард гажуудаж байх үеэр Хельхейм өөрийн биеэр Балдуурыг хүлээн авахар бэлдэж байна. Балдуурын өхөлд хамт харин баяр хөөргийг авчрах болно гэжээ. Үүнийг сонсоод Овдин Асгард руу яаралтай буцаж
Хайртай хүү Балдуурынхаа хувь заяаг Фригат хэлв. Балдуур бүхнийг хайрладаг. Бусад бүх хүмүүс Балдуурыг хайрладаг тул хувь заяаг нь өөрчлөнө гэж Фрига шийджээ. Тиймээс Асгардын бүх хүнийг Балдуурт хизээч хор хөнөөл учруулахгүй гэсэн тангараг өргөхийг тушаав. Локи дургүй байсан ч хүчээр тангараг өргөхөөс өөр аргагүй болов. Үүнээс гадна Балдуурт хохирол учруулж болцсогүй ургамал, өвчм, зэвсэг зэргийг түүнд хүрэх боломжгүй болгожээ. Ингээд Балдуур бүх зүйлээс хамгаалагдаж ямар ч аюулгүй, асуудалгүй болов. Харин ийм байдал нь бурхтыг хөвгчлөлтэй болгож байлаа. Тэд Балдуур руу элдв зүйлсийг шидэж байв. Тэдний шидсэн юунд ч түнд хүрч чадахгүй. Тоор алхаараа хүчтэй зогсон ч Балдуур юу ч мэдрэхгүй байв. Гэвч Локи Балдуурын ямар нэгэн эмзэг цэгийг олох хүсэлтэй байсан бөгөөд Фригагийн найз бурхны дүрт хувирч Фригаг Балдуурт яг ямар төрлийн шид хэрглэж хамгаасныг мэдж авахар явлаа. Фрига хувирсан Локид хэлэхдээ тэрээр бүхнийг тангараг өргөхийг албадаж ургамал өвчин зэр зэвсэг хүртэл хадаж чадхааргүй болгосон ч зөвхөн Столто гэх ургамлыг орхисон байсан бөгөөд учир нь ямар ч хоргүй ургамал байсан гэжээ. Локи Столто ургамлыг авч бурхтууд руу очиж Балдуур руу шидэж тоглохоор ярилцаж байв. Харин Асгардын ганц сохор бурхан Хотор ганцаараа тэдний тоглоомд оролцож чадахгүй байсан байна. Түүн дээр Локи очиод Стотлогоор хийсэн сумаа барин таны хараагүй байдал таныг тоглоомд оролцох боломжийг хаахгүй. Би тусгад бэлэн байна гэж хэлээд бусад бурхан байгаа газар руу дагуулan явлаа. Балдуур ч гэсэн Хоторт оролцох боломжтой болсонд нь баяртай байв. Харин Локи Хоторт сумаагч тэр Балдуур руу сумыг бүх хүчээрээ шиджээ. Хотор зүгээр л бурхадтай хамт зугаац жинэхийг хүссэн боловч асар их нам гүм нөмөрч Балдуур өгсөн байлаа. Харин Локигийн хорон санаа төлөвлөгөө нь ингэж хэрэгжсэн билээ. Балдуур нь бурхтууд дундаа хамгийн их хүндлэл хайрыг хүртсэн байсан учраас бурхад Илч бурхан болох Вермиторыг Хээлийн хаант улс буюу Үхэгсдийн ертөнц рүү Балдуурыг буцаан авчирхаар явуулав. Вермитор сайн мэдээтэй буцаж ирсэн бөгөөд Хээл Балдуурыг Асгард руу буцааж явуулахыг зөвшөөрч байсан юм. Гэвч бурхтууд дунд нэгэн ууланд амьдардаг авраг биетэй эмэгтэйн тухай олж мэдсэн ба түүнээс болж Балдуур буцаж ирэх боломжгүй болов. Ингэснээр Балдуур үхлээс өөр сонголтгүй болжээ. Гэвч бурхад удаан хугацаанд судалж хайсаар үнэндээ тэр авраг биетэй эмэгтэйн цаана Локи нуугдж байсан гэдгийг олж мэджээ. Локи маш олон төрлийн буруу үйлдэлүүдийг хийж байсан бурхтын төвчээрийн хязгаарыг давжээ. Асгардчууд бүгд нийлэн Локиг шийдэх ёстой гэж шийдэв. Локи бурхтын уур хилэнгээс зайлсхийж уулын нэгэн нуугдмал газарт загсаар дүүрэн худаг татсан. Локи тэндээ нуугдахаар шийдэж загс болон хувирч олон загснууд дунд холилдсон ч бүхний эцэг өвдийн бүх дэлхийг харах чадвараараа Локиг дорхноо хаана байгааг нь олж чадсан байна. Бурхад Локиг барьж авахар очисон бөгөөд Локич тэднийг эрхийг нь мэдэж байв. Локи удаан бодож утас олснуудыг сүлжиж нийлүүлсээр үүгээр загс барих боломжтой ойлгосон бөгөөд ингэж анхны загсны тоор үүссэн байна. Дээрч буй хараад Локи хороо гал руу шидээд худаг руу дахин үсрэн оржээ. Бурхад түүний худаг руу орсны дараа харсан ч барих харгаа олохгүй л байв. Харин Локигийн хийсэн тоор галд бүтэн шатлгүй үлдсэн хэсгийг нь олоод зориултыг нь ойлгожээ. Тиймээс бурхад Локиг барихаар улам том олон тоор сүлжиж эхэлсэн байна. Локи тэдний шидсэн торнуудаас зүхтаж уснаас үсрэн гарсан ч буцаж ороод байв. Харин тоор бодолтой хэрвээ баавга өсөрч буй загсыг амдан барьж чаддаг бол би ч бас чадна гэж бодоод Локиг дахин нэг удаа өсрөх мөчт нь тоор бариад авлаа. Ингээд бурхад Локиг чирэн нэгэн агуу тавьчирч Локиг хүлэн боож хөдөлж чадхааргүй болгов. Бурхад Локиг Балдуурыг алсан гэж буруутгаж алахыг хүссэн ч Локи өвдөнтэй цусан гэрээ байгуулсан байсан тул алж чадсангүй. Хэдий Локи өвдөний төрсөн хүү биш ч гэсэн анд нөхчиг харилцаа холбоотой байсан юм. Тиймээс өвдөн Локигийн үхлийг зөвшөөрөөгүй ч түүнийг шоронд хатаахан зүйтэй гэж үзсэн. Тиймээс Скотти нэгэн хорт могоо авчирч Локигийн толгой дээрх гантэг чулуун дээр тавив. Тэр могоо амнаас хортой шүлсэн туслан гоожиж Локигийн арьс махыг нь шатаад зовоодог байлаа. Локигийн эхнэр Сигийн түүний хажууд байж шийтгэлээ үүрэхэд нь тусалж байв. Сигийн могоо амны дор сар тавьж хорыг нь дусаахгүй байхаар оролдож байв. Цаг хугацаа өнгөрөх тусам савндах хор ихсэж Сигийн яач чадалгүй Локи дээр дахин асглаа. Энэ үед Локи тарчилсандаа өөрийнхөө эхнэрийг хүртэл үзэн ядаж байлаа. Мидгардад Аск ба Эмпла нарын үр удмынхаа амьдарч эхэлсэн бөгөөд тэд бурхтын бүтээсэн анхны хүмүүс байв.
Хүмүүс бурхтын хамгаалтанд ор амьдарч элдэн муу зүйлээс хамгаалагддаг байлаа. Авраг биетийн ангууд хочид Тор, Жон Торын дайралтаас энгийн хүмүүсийг хамгаалж, тэ хамгаалалт дор хүн төрлөختний амьдрал хөгжин цэцэглэж байсан бөгөөд тэд бурхтад үргэлж өргөл барьцаа өгдөг байлаа. Харин нэг л өдөр бурхтын хамгаалт үгүй болж Рагнарок буюу домогт бичигдсэн Асгардын сүрлийн үеэр муу хүчнүттэй тэмцэх ёстой гэдгээ мэддэг байлаа. Зуны улиралт дуусах төгөж ургац сураалт намрын бүлээн салхины талаар бүгд бодож байтал хүйтэн салхи бүлээн хаас сайгүй мөсөн зам татан ургацууд хөлдөж байлаа. Модны навчнууд маш хурдан шарлаж зун дуусаагүй байхад л унаж байв. Үүнийг хараад ирэх үйл маш хахир байхыг ойлгосон хүмүүс чадхаараа өвлийн бэлтгэлээ базааж байсан ч хангалттай байсангүй. Аимшигтай өвөл хочид Пимбл Ветер ирсэн учраас маш урт удаа өвөл ирж байлаа. 3 өвөл дараалал ирсэн бөгөөд 100 огт болоогүй. Хүмүүс мал амьтдаа дулаан өмсгөлхийн өмсгөн хөлдөж өгөхгүй тулд маш ихээр хичээж байв. Шөнүүд илүү урт болж дахин хизээч нар гарахгүй мэт санагддаг болсон. Тэдний донд хүнс дуусаж, өсөглөн давтаж, тэд бүх өндөг дахиагаа идэж, тэр ч байтугай гэрийн тэжээр амьтдаа ч идэхэд хүрч байв. Хүйтэн даан агнах гэж оролцсон хүмүүс махчин амьтдын зоог болж байв. Хүмүүс хоорондоо тэмцэлдэж, ховорцсон хоол хүнсний төлөө тулалдаж байв. Ах нь ахтайгаа, хүүхэд нэцэг ихтэйгээ тулалдаж байсан. Ань нутуу хаас айгу зоогдож, цуснд будагдаж урагдсан байв. Асгард дахь үүмэний үеэр тэдний эсрэг олон том дайснууд байсан бөгөөд энэхүү үйл явдлыг Асгардын мөхөл буюу Рагнарёк гэж нэрлэдэг билээ. Рагнарокийн эхлэлд Фернерийн үр удам гэж өөрсдөө нэрлэх 2 чон нар болон сарлуу зүглэн тэнгэрийг гаталж байв. Хейти сарыг дагаж, Скаул харин нарыг дагаж байлаа. Эцэст нь тэд нар болон сарыг залгиж чадав. Одоо ертөнц нарчгүй сарчгүй гүн харанхуйд умбах болсон. Энэ үед Асгардын агуу мод Игдрасил чичирч эхлэв. ертөнцийн мос хэсрэгдэж эхлэхэд уул нурууд нурж эхлэв. Энэ чичиргээнд Фернерийг холбож байсан чулуу хагарч тэр эрх чөлөөтэй болж Фернер асаа их хөшөө хорслоор дүүрэн босож ирлээ. Авраг могоо Жормонгорд усанд таталтан хөдөлж асар том давлгаа үүсгэв. Хит хитэн удаагийн цунамын цөөн хитэн амьд үлдсэн иргэдтэй хотуудыг нь сүйтгэж орхив. Авраг могоо аимшигтайгаар хорт ялгаруулж хамгийн жижигхэн амьтаас эхлээд хамгийн том халим хүртэл эсэж чадалгүй бүгд усан дотроо хүчээ. Локи хоригдсон хэвээр байхдаа Фернерийг бодож түүн шиг гавд өнгнөөсөө салж Асгардын бүх бурхтыг устгахыг хүсэж уур хилэндээ гавнаасаа мултарч чадав. Локи Хэл хаан болох Тамийн орн руу очив. Харин тэд түүний охин Хэл Локид үхэгсцэн айрмыг захирах эрхийг өгсөн. Энэ айрамд ичгүүртэй үйлдэл хийж өгсөн хүмүүсийн цогцсууд байдаг аж. Эдгээр үхэгсдийн айрам амьд байхдаа хүрч чадаагүй хүслийнхаа төлөө Локигийн тушаалан дор дээшээ Мидгард руу мацаж эхэллээ. Нидхогрын луу газар доошоо хонгил ухаж үхэгсдийн айрмыг чөлөөлснөөр газар дээрх ертөнц рүү цоврон гарч эхлэв. Асар том дүлэн Мосфэлхаймын айрам жагсаж байгааг илтгэж суртуур аврах том сэлмээрээ замдаа таарсан бүгдийг шатаан айрамтайгаа чиглэн ирж буйн харагдлаа. Нөгөө талаас Жотунхаймын мөсөн авраг биетүүд усан онгоцтой ирж байв. Бүхнээс төрүүлж Хаймдайл Рагнарок эхэлж буг ойлгон шар бүрээгээ ертөнц даяар цуурайттал үлээв. Домогт бичигдснээр бурхтын ирүү үе дуусах цаг нь болж хүн болгон айдас давтаж байлаа. Хаймдайлын бүрээ эцсийн тулаан ирснийг зарлаж Локи Асгардыг устгахаар бүх хорон санаагаа ухаанаа шавхаж байлаа. Асгардын бурхад ч агуу тулаан зайлшгүй болохыг мэдэж байсан бөгөөд олон мянган жилийн турш энэ дайнд бэлтсээр ирсэн билээ. Болохалагийн хаалга нэгдэж олон мянган дайчид агуу танхимаас гарч ирэн Овдины айрмыг бүрдүүлв. Энэ айрам бол амьд ахуйдаа дайны талбарт зоригтойгоор өгсөн хамгийн зоригтой хүчрхэг дайчдаас бүрдсэн айрам билээ. Тэднийг Валкайруудаас ахуулаад зэвсэг барьж чадах бүх бурхад дайчдын хамт нэгдэв. Мосфэлхаймын авраг биетүүд Асгардын хаалгыг эвтхийг оролдож байх үед Байфростын гүүр нурж айрмын хэсэг нь ус руу унав. Асгардын хэрмийн гадна авраг биетүүд усан чихийг харах таатай байлаа. Гэвч ингээд дайн дуусчихгүй учраас Өвдийн 8 хөлтэй нисдэг морин дээрээ сум довтлох тушаал өгсөн байна. Тэ арим дайсны зүг урагшилж мөргөлдөөний цохилт маш хүчтэй байсан тул ертөнцийн мод ахин ганхаж эхлэв. Тоор алхаа байран дайснуудаа 100 зугаар нь хомгорлон устгаж байлаа. Мөсөн авраг биетүүдийн сүүлчийн тулааныг юмэр удирдах Өвдийн эсрэг зоригтойгоор тулалдав. Ванерийн бурхан Фрей
Алтан гахаа дээр Асгардынхантай хамт зоригтой тулдаж, Муспельхаймын галын аврах томчуудын удирдах суртуурын эсрэг довтлов. Фрей чадах бүхнээ хийсэн ч суртуурыг ялж чадаагүй бөгөөд тэрээр галт сэлмээрээ түүнийг алж орхижээ. Үхэхээс өмнө Фрей Ичидийн сэлмээ Скримерт төгсөндөө харамсаж байв. Учир нь тэр сэлэм гарт нь байсан бол бүх зүйл өөрөөр төгсөж болох байв. Фрей тулааны талбарт үгсэн анхны бурхан болж түүний араас цувран олон бурхад өгчээ. Фернирийн найз бурхан байсан тэр мөн л Хелийн ертөнцийн хамгаалагч хүчрхэг чон Гарма эсрэг тулдаанд ялагдаж алуулжээ. Тэрээр үхэхээс өмнө сэлмээ Хелийн чонны зүрх рүү зоож амтсан байв. Тулааны талбарыг дөргиж ертөнцийн авраг могоо гарч ирэн аимшигтай хорт манан цацсан бурхад дайчдыг хөнөв. Түүнийг харсан тоор баярлаж эртний өрсөлдөгчдөөгөө эцсийн тулаанд дахин орхоно гэж хэлээд түн рүү дайрав. Авраг могоо тоорыг залхихыг оролцсон ч дайралтаас нь болтон алхаараа хүчтэй цохин сүрэн дайрч байлаа. Том могоо хүчтэй цохиж газар цөмөрч тоор дахин могоон толгоон дээр цохих үед толгоон тасарч унав. Харин могоон бие дотор хорт ууц задран тоорыг хүрээлсэн хортуудаа тархаж эхэллээ. Тэр хооронд тоор хордож өвдгөн дээрээ сөхөрч унаад нас барсан байна. Хамгийн хүчрхэг бурхан тоор хүснээр бурхтын хувьд тулаан уламл хэцүү боллоо. Энэ үед Фернир түүний эсрэг зогсох хэн бүхнийг залгиж байв. Фернирийн зорилго бол Өвдинийг алах байлаа. Өвдин харин Ферниртэй тулдахаа мэдэж байсан бөгөөд тэрээр тулааны харин өөрийнхөө талд эргүүлэх талаар бодож байв. Өвдиний харсан ирээдүйд Фернирийн соёо харагдсан бөгөөд Өвдийн 8 хөлтэй морин дээрээ аврах чан Фернир рүү давталсаж түүний хувь тавилан энэ тулаанаас амьд гарахтаа чухал нь биш байлаа. Фернир авраг амаа ангайлан Өвдинийг бүхэлдэн залгиж орхив. Чон бурхан Өвдинийг ялсныхаа дараа бурхтуудыг дооглон шоолсон бөгөөд энэ доромжллыг харсан Видарын зүрх өшөө хорслоор дүүрч Фернир рүү дайрлаа. Чон түүний хацхыг оролцсон ч Видар хөлөө чонын хил рүү гүнзгий гიშгэж хүчтэй гараараа түүний шүднээс нь барьж эрүүг нь 2 хуваан урж хайснаар Фернир хүлээ. Хүү нөхсөн ч Локи тоох юмгүйгээр армаа удирдан дайрсаар байв. Нэг нэгээрээ өвхөж буй бурхтыг харж байх зур солонгон гүүрийн харгалзагч Хеймдейл Хелийн үхсцэн армийн дундуур зам гарган Локи руу давтлав. Тэд бие биедээ хит хитэн удаа хүчтэй цохилт өгсөн бөгөөд гүн шархандаа хоёулаа өглөө. Аврах суртуур ил дээрээ дэлхийг шатааж хэн ч амьд үлдэж чадаагүй бөгөөд хүн үнс нурмал болгож байлаа. Гал Асгардад хүрч орд харшуудыг нь хайлуулж байв. Далаа тэнгисийн төвшин огцом нэмэгдэж бүхэлд нь үерт давтуулж газарт юу ч үлдсэнгүй. Газар дэлхий хотсон ус татран буурснаар шинэ ургамал газраас цухууч эхлэв. Шинэ нар мандаж ертөнцийг бүрхсэн харанхуй арилав. Рагнарокийн үеэр ертөнцийн мод сүрэн унсан ч агуу модны дотор нэгэн нууц агуулгадаж байв. Хүн төрлөختөн устна гэдгийг мэдсэн бурхтууд 2 хосыг модны нүнд гүйж хамгаалсан билээ. Тэдний ачаар хүн төрлөختөн дахин сэргсэн юм. Асгардын хаант ус устсан боловч түүний оронд Айтер хэмээх шинэ хаант ус бий болов. Өвдиний хөвгүүд болох Видар болон түүний дүү Вилланаар тэнд суух болжээ. Тоорын хөвгүүд Магни болон Модинаар Мьёлнир алхахыг өвлөн шинэ хаант улсыг төлөөлөн зогсов. Бурхад дундаас хамгийн хайрлагдсан балдуур үхэгсцэн ертөнцөөс эргэж ирч чадсан. Тэрээр Лотер хэмээх бурхантай нийлсэн. Тэд хуучин уламжлалыг эргэн санаж, ирээдүйн тухай ярилцаж, өнгөрснөөсөө суралцахыг хичээв. Эртний тоглоом хэрэглэгдэг алтан шатар мэт эд зүйлсийг тэд олж эцэг эхийнхээ нэгэн адил шинэ тоглоомыг эхлүүлв. Ингэж шинэ мөчлөг эхэлсэн юм. За энэ хүрээд манай Норцын дамаг маань дуусч байна. Тэгэхээр бидэнд мдээгүй маш олон зүйлс гарлаа. Тэгэхээр Овдийн яагаад сохорсон тухай гарлаа. Тоор эхнэр хүүхэдтэй байсан байна. Тэгэхээр кинон дээр гардаг Сифгээ цуг явдаг эмэгтэй нь өөрийнх нь эхнэрээр алтан үстэй гэж гарсан байна. За мөн Хелла Торын эгч биш харин Локигийн хүүхэд байсан байна. Локи бол хизээч кинон дээр гардаг шиг манай тал болдоггүй буюу хорын юм хийж хорлсоор байгаа тэгээд эцэст нь дайнд өгдөг байна. Гэх мэт үргэлжлүүлээд кинон дээрээс ингээд бидний мэдхээс өөр байгаа маш олон юм байна. Өөр юу байгаа комент хэсэгчээрээ. Тэгээд тэр Йотун хаям руу очиод гуруулаа очиод тэр нэг авраг битт ингээд баахан бодлуулаад ингээд юм сонь юм болцгоо. Тэр бас ямар учиртай авраг биттийн тухай гэдг нь байхгүй. Мөн суртуурцсан яаж үгсэн эсвэл алга болсон тухай домог тэмдэглэгдээгүй байд юм байна. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.